Орон төргийн үзэгчтэй цагийн үр дүн мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээр хөдөө аж ахуйн цаг үеийн асуудлаар ярилцахаар студид хүнс хөдөө аж ахуйн сайд Бурмаатай ярилцаж байна. Танд орон төргийн. Тэгэхээр хоёулаа ярилцлага яг сая үтсэн мэдээлэлтэй холбогдуулаад үргэлжлүүлээ. Нөөц амирын худалдаанд гаргасангүй цөөхөн компанид олгох бэлтгэх эрхийг олголоо гэдэг шүүмжил нэлээд хүчтэй яригдаад байна. Яг хизэнээс хэдэн төгрөгөөр яаж борлуулах вэ? Борлуулаад эхэлсэн байгаа. Гэрийн заасны дагуу одоо нөөцийн мах бэлтгэх үнийхээ дагуу борлогдоод эхэлсэн. Энэ асуудал маа жаахан удсан болохтой зэрэг энэ нөөц бэлдсэний зардал мөнгийг олох тухай асуудал маа төсөвт байхгүйгаас болоод энэ асуудал нэлээд удсан. Гэхдээ бид нар бас махны холбооны одоо мах бэлтгэсэн компаниудаа хэлцлээсний үр дүнд бас энэ маань амжилттай болж нөөцний мах худалдаанд гарсан. Хөдөө аж ахуйн биржээр удахгүй Улаанбаатарт ч гэсэн харилцаална гэсэн шинэ мэдээлэл яваад байсан л да. Яг энэтэй холбогдуулаад хоёулаа хаврын тариалттай холбоотой хэд хэдэн асуултыг бид нэр асуухаар танаас бэлтгэсэн байгаа. Тариаланчдын өнөөдөр яг яамнаас хүсэж байгаа нэг асуудал бол эрэх хавар хичнээн хэмжээний Улаанбаатар хөдөө аж ахуйн яам худалдаж ах юм бэ? Тэр хэмжээгээ зарлалцшаач гэдэг асуудлыг ярьж байгаа. За юуны төрөн 300 мянган газар өрн ших бэлтгэхэд бас тариалан эрхлэх дэмжих сангаас буюу яамнаас дэмжлэг үзүүлэлт бэлтгэсэн байгаа. Тухайлбал энд одоо 3.6 тэрбум төгрөг өрн шилтгэлийн шатхуунд ургамал хамгаалтын бодис олоход 3.8 тэрбум төгрөг гэх мэтлэнгийн одоо дэмжлэг үзүүлж бэлдсэн. Тэгээ үүнийхээ дагуу бол Улаанбаатар тарина. Хүнс хөдөө аж ахуйн яам юм уу тариалан эрхлэх дэмжих сан бол тичнээн тонн буудаа худалдаж авна гэдгүүлтэй. Энэ нь бол одоо тариалан эрхлэгчтэй дэмжлэг болж зээлээр олгосон түлш шатхууныхаа үн за мөн үр бордоо ургамал хамгаалах бодисынхаа үнэндээ бол буцаагаад буудаа авдаг. Тэр хэлэх боломжгүй гэсэн үг. Гэхдээ тэр бол одоо 300 мянган гаадаа бол бид нар үр тарихыг дэмжиж байгаа. Тэгээд энэ Улаанбаатар тарих гэрээ хийцэн энийхээ дагуу өсөлт гаргасан компаниудаа бид нар тариаланчдаа урдын адил шатхууны 50% урьдчилгааг нь авахад 50% манай тариалан эрхлэх дэмжих сангаас ингээд дэмжээд за мөн үр бордоо ургамал хамгаалах бодистой дэмжлэгээ үзүүлээд явдгаараа явж байгаа. Өмнө нь ч ингэж явж ирсэн. За үүний дагуу бол бид нар яагаад энийг хэлж байна гэхдээ зэрэг манай нэг хүнд ноогдох одоо жилийн хэрэглээндээ тааруулаад бас энэ асуудлаа хэлж байна л да. Тэгэхээр үүний дагуу бол гурилын үйлдвэрүүдэд худалдаа авдаг. За мөн тариалан эрхлэх дэмжих сан маань зээлээр олгосныхаа хариуд буцаагаад буудаагаараа авдаг. Үнийн хэлэх боломжтой. Үн нь бол өмнө 550 мянган төгрөгөөр нэг тонны худалдан авч ирсэн 2014 оны ургацыг. 2015 оныхыг 15 оныхыг бол шууд одоо бид нарт хэдээр авна гэж хэлэхэд бэрхшээлтэй. Бид нар хөдөө аж ахуйн биржээр худалдаалаад энэ хөдөө аж ахуйн биржээр зарлаг одоо ямар хэлбэрээр арилжаалагдах вэ? Тэрэн дээр үнийг хэрхэн яаж баримжуулж гаргах вэ гэдэг асуудлыг ярьж байна. Тэгэхээр үнийг бол зах зээлд чөлөөтэй болгох гэсэн өсөлтийг гаргаад байгаа шүү дээ. Бид нар чөлөөтэй болох асуудал дээр нь энэ судалж байна. Тэгээд энэ асуудлаараа зөвлөгөөнийхийг тариаланч дээрээ бид нар очиж асууж хэрхэн яаж зах зээлдээ орох вэ? Хэрхэн яаж Улаанбаатар тарьж байгаа энэ асуудал дээрээ төрөөс дэмжлэг оновчтой бөгөөд одоо зохистой хэлбэрээр явагдах уу гэдэг асуудлыгаа ярихаар маргаашнаас эхлээд орон нутгуудтай тариаланч дээр очиж зөвлөгөө хийж байна. За тэгвэл экспортод гаргах эрх ганцхан хүнс хөдөө аж ахуйн яамд гэдэг компаниудад энэ эрхийг олгооч гэдэг асуудлыг байн гардаг. Тийм боломж байгаа юу? Экспортын эрхийн асуудлаар саяхан бид нар бас ярьсан. Газар тариалан холбооныхан бол одоо биднэрт үлдсэн байгаа буудаг бол гадагшаа экспортод гаргах эрх өгөөч гэдэг асуудлыг ярьсан л та. Тэгэхээр гурилын үйлдвэрт тушаасан гэдгээс гадна хэрвээ буудаа байх юм бол бид нар тэрийг гаргахад шууд гарах дэмжлэг үзүүлж болж гэнэ гэсэн. Тэгтэл гурилын үйлдвэртээ тушаасан гэд тэрнийхээ дагуу одоо татвар төлөгчдийн мөнгнөөс урамшуулуулах 1 тонн тутамд 70 мянган төгрөг авцсан байгаа. Тэгэхээр бид нар экспортод гаргаж болно. Гэхдээ 70 мянган төгрөгөө суутгана гэдэг асуудлыг ярьсан. Дотоодын гурилын үйлдвэртээ тушааж байгаа нөхцөлд бид нар 70 мянган төгрөгийн урамшуулал өгж байгаа шүү дээ. Тэгтэл газар тариалан холбооныхан бол тэр урамшууллыг өгөхгүй гэдэг л яриа яригадаад байгаа. Тэрнээс биш экспортыг хорьсон юм байхгүй.
Миний сүүлчийн асуулт. Улаанбаатарыг экспортлоход хөдөө аж ахуйн яам хариуцдаг хэрнээ Арабс дээр ямар ч асуудал байдаггүй. Тэгээд тэр компаниуд чи өөрсдөө л дураараа Арабс тариалал гаргаад байгаа шүү дээ. Арабс дээр огт байхгүй жишээлтэй энэ 15% нь зөвшөөрч байгаа Арабсыг тарьж болно. За дээр нь Монголд өрн туршигдсан тарьж болно гэдэг зөвшөөрөл олгогдсон 8 үрээр бол тарьж болно. За дотоодын ургамлын тосны үйлдвэрт тушааж байгаа нөхцөл бол болно гэсэн юм бодлого байгаа. Тэгэд энийгээ бид нар засгийн газрын хурлаар оруулж шийдвэр гаргуулна. Тэгэд энэ дээр гадаадаас нууцаар үр оруулж ирээд тэрийгэ тарьчаад хөрсийг бас нэлээд хэцүү байдалд оруулж буцаагаа тэгээд гаргаж байгаа явдлыг бол зогсооно. Тэгэхээр энэ асуудал дээр хяналт өмнө сул байсан бол хяналтыг нэлээд чангаруулна. Уучлаарай сүүлчийн асуулт маш товчхон хариулна. Энэ малчид ноосны урамшуулаа өнөөдөр болтол аваагүй гэд гомдлоод их юм. Энэ ямар учир? За ноосны урамшуул бол 1000 төгрөгөөр олгогдсон байгаа. Нарийн ноосон дээр шийдвэр бол өчигдрийн засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн. Тэгэхээр бид нар энэ жилээс эхлээд чанарт нь тохируулж өгж байгаа. Тэгэхээр нарийн ноосны 1000 төгрөг нэмэгдэж бол малчтын дансанд очино. Малчин болгон маань данстай. Тэгэхээр энэ малчтын урамшууллын мөнгө бол дансаар нь олгогдож байгаа. За баярлалаа. Цагийн үрд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээр хүнс хөдөө аж ахуйн сайд Бурмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.